Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхэн од мөндөр суугт автоморил бидний мэдэхгүй дэлхийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, НТV телевиз, од мөндөр радио 83.3 107 хост дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар Join Me Аялийн платформ, за мөн Казахстан улсад удахгүй болох гэж байгаа Solana фестивал дэмжиж ажиллаж байна. За студид Зандөнхүү, Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. За өдөр мэцэнглээ. За ингээ кино үзэж ийн гэсэн зүйл хэлээ. Тэгэл морьтой ингээд авч байгаа байхгүй нэг ингээд гол дүр маань. Тэгсэн чинь ингээд яг морин ингээд хажуугаараа гулгаа шууд машин доогоор гаруул яхаа. За бас нэг өөр нэг кино. Ингээд дайснуудаа тулдчихаа. Тэнгүүдээ гадал жимсээ шидэл шууд ингээд дайсны хоолой хэрчээд алчиж. За бас нэг өөр кинон дэр магнагаа ингээд цоо бодулж байгаа байхгүй нэг эмэгтэй хөөх юмтай. За магнагаа ингээд цоо бодулсан. Тэр чинь ингээд тэрхий ингээд цоо будаа шууд л хүн амиа алдмаар юм. Тэгтэл яг тэрэн дээр кинон дээр 5 минутын турш ингээд сүүлчийн захиас үгээлж. За бас нэг кинон дээр ингээд дайснууд ингээд хоёр дайсан байхгүй. Хоёр тийш ингээд салаад гүчдэг байхгүй. Нөгөө хөөжсэн нөгөө манай талын баатар чинь баруун тишээ явах зүүн тишээ явах гэжсэн за зэр шиг гээд шууд ингээд өмнөө ингээд хутга яг ингээд барьж хагаад хутга руу бууддаг байхгүй. Тэгсэн чинь сом нь хоёр тийш яваад тэр хоёрыг алчдаг байхгүй. Бэлээ. За тэгэхээр иймэрхүү үзэгдлэг төсөөлгөр мэдээж ямар улсын кино санаанд орж байна те. Тэгвэл бүжиглээл бол байж байна. Тэгээд бүжиглээл ихтэй шүү дээ. За яг иймэрхүү марцсан үзэгдэл мэдээж улс болгонд байдаг л да. Гэхдээ л хамгийн түрүүнд мэдээж яг үнэндээ те бүжиглээл эхэлж байгаа тэр энтэг кинон санд орж байгаа. Тэгэхээр бид ер нь энтгийн кино орлог тэр дундаа яг Болливуудын талаар одоо энэ удаа ярих. За Болливуд гэж яг юу хэлээд байгаа юм те? Холливуудыг болохоор би сайн мэднэ. Энэ чинь Калифорни мужийн Лос Анжелес хотын Холливуд дүүрэгт нь Америкийн кино үйлдвэрлэл уран бүтээлч төвлөрч эхэлсэн. Тэгэхээр тиймээс бид Америкийн кино урлагийг баг Холливуд гэж нэрлэх болсон. Одоо Баянгол дүүрэгт хэрэг юм бол Баянгол гэдэг одоо тий Баянгол вуд гэх нэрт баг. Харин энтхийг тэгвэл ягаад Болливуд болчихоо гэхээр энэ Мумбай хоттой холбоотой юм. Мумбай хотын чинь яг өмнөх нэр нь Бомбей байсан. Бомбей нэмэх нь Холливуд тэгээд Болливуд л болчихж байна. Тэ. Гэхдээ нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Болливуд нь болохоор нийт энтхийн кино урлаг биш. Кино салбарыг хэлж байгаа юм биш. Зөвхөн энэ Мумбай хотын кино үйлдвэрлэлийг л Болливуд гэдэг. Тэгэхээр өөр одоо хотууд ч юм уу те кино үйлдвэрлэл явж байгаа л одоо чинь Тамил, Телегу, Бенгал хэл дээр бол ингээд жил болгон хэдэн зуун киноос гарчаа тэр нь болохоор Болливудд хамаарахгүй. За ингээд өнгөлөг гоё чамин хувцас, уянгалаг дуу бүжиг, ой гашуу, гэр бүлийн зөрчил гэд маш урт үргэлжилдэг гэдгээр ерөнтэй Болливуудын кинонд төсөөлж болдог. 20 дугаар зууны ер нь Америкийн кинонууд дунджаар нэг 90-100 минут л байсан. Ихэнхдээ л ер нь ихэнх кино. За хамгийн ихтэй л нэг 120 минут байдаг ч юм уу те. Бүр онцгой тохиолдол урт кино байна ухаас ер нь бол ихэнхдээ л нэг 90-100 минут шүү дээ. Харин Мумбай хотод болохоор энэ Болливуудын кино болохоор ер нь нэг дунджаар 3 цаг 20 минут үргэлжилдэг. Ямар урт шүү дээ. 200 минут үргэлжилдэг тий. Заримдаа бүр 4 цаг үргэлжлэнч байгаа. Яадаг гэхээр угаасаа Мумбай театрт одоо чи нэг энтхийг бүсгүй гэж бодъё. Тэгээ ингээд Мумбай хотын нэг кино театрт ороод кино үзсэн чинь нөгөөх нь дор хаяж 3 цаг үргэлжлэхгүй бол чи угаасаа бухимддаг. Яагаад? Үзэгчд нь харин тийм гоё урт байх хэрэгтэй байхгүй харин. Ингээд ийм соёлтой л байхгүй. Ингээд энэ соёл нь олон 10 жил болсон. За тэгэхээр өнөөдөр Болливуудын талаар янз бүрийн хамгийн-нуудыг бас ярэ. За Болливуудын хамгийн анхны кино гэж бас байгаа. Тэр нь Ража Харишчандра гэдэг дуугүй кино юм байна л да. Энэ 1913 онд гарсан байна. Тэгэхээр энэ чинь одоо Монгол хүү буюу Монголын анхны кино Шороотын цэвэнэстэй 23 жилийн өмнө гарсан гэсэн үг. За мэдээж энтхийг кино хийгээвэл юу л вэ? Үлгэр домог байна. Энтхийг чинь баг хүнийхэн тоогоор бурхацтай штэ. Тэгээ мэдээж хэрэг чинь дэлхийн хамгийн баялаг хүүхдүүхтэй тэр үндэстэй. Тэгэхээр хамгийн анхны киногоо заадуулч нь хиндүү домог үлгэрээс сэтүүлсэн байна. Киноны үйл явдлыг ингээд товчхон дурдах юм бол хиндүүгийн нэг домог үлгэрт гардаг Харишчандра гэдэг нэг хаан байт юм байна. За. Харишчандра хаан одоо ингээд бусдад ингээд амлалт өгöd. Би одоо үнэн мөнийг тууштай баримтлахын төлөө улс гүрнийхээ энэ хаан ширээнс татгалзаж байна гэд гэр бүлээч гэсэн орхиж явж гин гэд. Ингээд тэр кинон дээр гэр бүлээсээ хагцсан салаад төөлийг их ингээд зовлон зүдгүрүү туулд юм байл да. Гэхдээ эцэст нь тэр яг үндэ тэгээд хэлсэн амнасаа буцаагүй
хүн чанараа алдаагүй учраас алдсан бүхэн эргэж олддог. Тийм л одоо нэг домог дээр суурилсан дуугүй кино юм байна. За энэ киноны найруулагчийг болохоор Дадас Хэб Фалке гэдэг. Энэ Фалке гэдэг нэрийг хэдүүлээ цээжилжээ. Анхны киноных нь одоо тэг найруулагч нь Фалке. Түүнийг энтхийн кино урлагийн эцэг гэж үздэг. Энэ Фалке гэдэг нэр ер нь хэд цаашдаа гарах юм шүү. За. Энэ анхны кино болохоор бүх ажлыг баг ганцаар нь ухалчихсан. Өөрөө зохиолч нь, найруулагч нь, продюсер нь, эвлүүлэгч нь, зураач нь, нүүр хувирагч нь гэд бүх ажлыг өөрөө ганцаар хийсэн баг. Анхны кино болохоор тэгээд угаасаа өөр ч хүн олдог үз. Унсан шарын эзэн байсан байна. Кино бүтээхээс өмнө болохоор юу гэдэг вэ гэхээр гэрэл зурагчин, мөн зураач, уран зураач, тэгээд тай засалж театрын те бүр заримдаа бүр илвчин хүртэл хийжсэн. Тэгэхээр ямар ч байсан зүгээр ингээд нэг юмны нэг суурьтай л байсан байна. Яг кино хийгд те. Тийм байна. Нэг ярьцлагатаа бүр ингэсэн байна. Би ер нь кино мэрэгчээр сураагүй. Учир нь кино гэж байсангүй шүү дээ. Гоё хариулт. Тийм би зүгээр зургийн урлагийг кино болгосон гэж ярьсан байна. За ингээд Фалке амьдралынхаа туршид гэхдээ 94 бүрэн хэмжээний кино хийсэн. 27 богино кино хийсэн. Ихэнх киногоо нөгөө Рамаяна, Махабрат гэдэг ч юм уу те энтхийн эртний туйсаар сэтгүүлсэн байна. Тэр киногоо барууны дуураймал бүтээл шиг биш. Яг жинхэнэ энтхийг бүтээл шиг харагдуулахыг хүссэн учраас яг энэ домог үлрүүдийг ашигласан гэдэг юм байна. Тухайн үед эмэгтэйчүүд кино тоглож зүрхэлдэг байсан байна л да. Тийм болохоор одоо тэр анхны нөгөө Аража Хариш Чандра киноны үзэгсэлэн татны дүрд нь эрэгтэй хүн тоглосон байна. Бүр тэгээ хорлуулаад тий. Гэхдээ Фалке энэ чинь кино урлагийн эцэг гэж хүндлэгдсэн шалтгаан маш олон зүйл хийсэн. Фалке яг энэ нөгөө кино урлагт эмэгтэй хүн тоглож болохгүй энэ цэрийг эвдээд энтхийн кино салбарт анх удаа эмэгтэй жүжигчдийг оруулж ирсэн түүхтэй юм. За ингээд энтхийн кино салбар 20 жилийн хугацаанд асар хурдтай өөрчлөгдсөн байна. 13 оноос хойш. Хойшоо 1931 онд анхны дуутай кино гарсан. Кино бүтээх, жүжиглэх арга барил, киноны хөгжим гэд олон зүйл өөрчлөгдөн шүү дээ. Харин Фалке тэрэнд тийм сайн тасан зохицож чадаагүй мэн. Дуугүй кинонд мастер. Амьдралдаа ганц л удаа 67 наснда дуутай нэг кино хийсэн ч гэсэн тэр нь ашиг орлого огт олоогүй. Гэхдээ л энтхийн кино урлаг харин түүнийг мартаагүй. Одоо Америкийн Оскарын шагналтай дүүцэх хамгийн дээд шагнал гэж байдаг энтгэгт тэрнийг нь Фалкегийн шагнал гэдэг. Бүр нэрээр нь нэрээд. Тий. Гоё гоц. Тийм ээ. За ингээд Мумбайн кино өдрийг бий болгоход хамгийн гол нь Фалкегийн эхнэр Сарас Ватибай гэдэг бүсгүй маш онцгой үүрэгт оролцсон байна. Одоо тэр нөгөө нөхрийнхөө камер авах зардал, Лондон руу явах зардал, кино урлагийг ингээд судлах төлбөр гээд маш олон зүйл дээр эхнэрэн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Сүүлдээ бүр өөрийнхөө үнэт хэдлийг хүртэл зарсан гэж ярьж эхнэр нь. Нөхрөө дэмжиж тий. Бүр санхүүгийн хувь туслахаас гадна киноны тэр эвлүүлэг дээр тэр чиг хэдэн 10 цаг хэдэн өдөр зарцуулах юм дээр эхнэр нь тусалдаг байсан гэж оролцож. Тухайн үед болохоор одоо чинь одоогийн шиг юм гялгар цацруулагч байсангүй шүү дээ. Тийм бах тэг гэрэл мэрлэг бүх нүүрлүүн. Тэгэхээр өдөржин халуун наранд цагаан даавуу барьж эхнэр нь зогсдог байсан баг. Бүр тэгж нөхрөө үнэхэр дэмжсэн. Санхүүгээрс дэмжээд өөрөө ч оролцоод те. Тэгэд эн чинь нөгөө кино баг гэдэг чинь бас маш олон хүн шүү дээ. 60 70 хүн ажиллана зарим кинон дээр. Тэгэхэд ихтер нь өдөр болгон тэр хоолыг нээж өгдөг гэсэн. Тийш нөгөө харагдаж байгаагаас гадна нэстэг хичнээн 100 хүн тэнд төлмөрлөж байгаа шүү. Тэгэхээр Фалкег анх кино хийж байхад нь хийгт нь бүр найз нөхд нь эцэг их нь гэр бүлийнх нь ерөнтэй бүр зарим нь доогдох үйж зарим нь бүр санаа зовж ирсэн. Цор ганц хүл түнддэгсэн тэр нэхнэр нөхгүй. Үнэхээр гоё. За ингээд Болливуудын анхны дуутай кино 1931 онд гарсан гэсэн тий. Түүний нэр нь болохоор Аламара гэдэг нэртэй кино юм байна. Үлгэрийн хаан тусад ингээд өрнж байгаа тийм хайр дурлал. Мөн ордны хуйлдаан, хардал сэрсэлтийн тухай өгүүлж байгаа. Нэгэн сайхан ханхүү Аламара гэдэг хөөрхөн бүсгүйд дурлаад ордны бүхий л тэрний хар хорын хүчний эсрэг тэмцэж байгааг харуулдаг тийм кино юм байна л да. Энтгэгт яг энэ киноос өмнөх бүх кино дуугүй байсан гэсэн үг. Үзэгчид яг энэ киногоор л анх удаа
энэ жүжигчдийн дуу хоолой. Тэр чин дуугүй киноны бас одоо төрсэн байсан байх нь шүү дээ. Тэгэхээр ямар хоолойтой. Бас энэ кино тий бас гоё хөгжим явж болд юм байна. Дуу явж болд юм гэдгийг анхудаа сонсож байгаа байхгүй. Бүр маш том дэвшилтэй шүү. Тэгээд анхны дуутай кино гарсан учраас эн чинь бүр 20 хэдэн жил угаасаа л дуугүй кинон үнэхэр өөрөө нөгөө супер одоо бүүн болсон байсан үе. Тэгээд анхны дуутай кино гарна гэдэг чинь амнаас амд дамжигд юмаас цэнгэлээ тэнд нэг тэгсэн байна гэл. Жими гэж ин гэл те. Тэгэл эн чинь хэдэн 10,000-аараа театрт ингээд шавцсан. Цагдаа нар анх удаага театрын гадаа хүмүүсийг зохицуулж эхэлж байна. Харамсалтай тэр киноны хайлс одоо байдаггүй юм байна л да. Алдсан юм. Энтхийн кино урлагийн түүхэнд гээгдсэн шилдэг бүтээлийн нэг тооцогддог. За ингээд энтхийг бол одоо ингээд дотроо бол ингээд сайхан явж. Тэгэхээр энтхээс хайлж гарсан бүр анхны кино ямар кино байдаг вэ гэхээр ер нь бол зөвхөн зөвлөлт холбоод усад ч юм уу гарсан зөвхөн олон улсын наадамд оролцсон боловч дэлхийн нийтийн хүртэл болоогүй энтхий кинод байдаг юм байна. Харин 1952 оны Аан гэдэг нэртэй кино анх удаага 28 хэл дээр орчуулагдсан гэж. Ингээд дэлхийн нийтийн хүртэл бас 28 хэл гэдэг чинь ер нь баг хүн амын дэлхийн нийт хүн амын 90% ярьж штэ. 28 хэлээр бол. Энэ кинонд болохоор нэгэн тосхны залуу хааны гүнжтэй зөрчилдөж тэр үйл явдлаар гардаг. Энэ чинь нөгөө нийгмийн анги давхаргын зөрчлийг харуулж байгаа гэсэн үг. Ингээд энэ хоёрыг саадыг давсан хайр эрх мэдэлтний эсрэг тэмцлийг илэрхийлж байгаа юм л да. За ингээд ер нь хүүхэд багчууд сонсч ивэл энэ одоо хүртэл энтгэгт нэг зүйл уламжлагдсан ирсээр байгаа. Энэ бол маш хэцүү зүйл. Энэ бол кастинг систем гэж ярьдаг. Хамгийн доод одоо жишээ нь бүр эдгээр чинь 72 билүү 74 билүү кастинг системтэй гэдээ би баг багтаа уншиж байсан. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ? За хамгийн одоо доор язгуурын хүн гэж бодъё. Хамгийн доор байгаа тий. Тэнд бол дээдлийн нөгөө 73 кастинг систем хүн хүрчиж болохгүй. Бүр хүрч болохгүй бүр. Тийм бузар муухай гэж боддог. Гэтэ тэрний дээр байгаа нь бас ингээд бас л муу. Тэгээд цэргийн кастинг системийн одоо жишээ нь анги давхархын хүн гэж бодох юм бол цэргийн кастинг давхархын хүмүүстэй гэрэлдэг ч юм уу. Шууд тэр хувь тавилан төрнө гэсэн үг юм тий. Шууд хувь тавилан төрнө тий. Ийм амир хэцүү байхгүй. Тэгэхээр одоо зүгээр ингэж төсөөлөл л доо. За яг энэ миний чи явах их буруу муу чи болох гэдэг. Яг би буруугаар нэлжээ. За ингээд нэг сайд гэж бодъё. За. Тэ? Тэрний үр хүүхэд бас сайдын үр хүүхэд л гэрэл гэдэг ч юм уу. Ийм нэг хөгийн болж байгаа байхгүй. Гэтэ энэ одоо хүртэл явагддаг. Тэгэхээр анхны тэр нөгөө олон хэл дээр гарсан кино чинь иймэрхүү юм их шүүмжилсэн байх нь шүү дээ. Тэ? Тийм байна. За энэ мэтэр тэгэнгүүт нийгмээс өрсөн тийм бүтээлүүд гарч эхэлж байгаа. Энтгэгт. Энтгийн кино урлагт хамгийн зоримог, хамгийн аюултай алхам бол яг энэ кастинг системийг шүүмжлэх явдал юм. Энэ их аюултай бас. Бүр 1930-аад оноос эхлээд энтгийн кино бүтээгчид ер нь эд хөрөнгө, өөрийнхөө те эд хөрөнгө, нэр хүнд бүр амь насаар дэнчин тавин байж энэ кастинг системийг шүүмжилж түүнийг задлахыг эрмэлзэн кино бүтээсээр ирсэн. Одоо хүртэл амбүгтэй оршоод байгаа шүү дээ. Гэтэ 100 жилийн өмнөхөөс арай дээр 1000 жилийн өмнөхөөс бол хамаагүй дээр л дээ. Гэхдээ Монголтой харьцуулах юм бол энэ чинь гамшиг. За Ачууд Канья буюу хөршгүй хатагтай гэдэг кинонд дот кастын нэгэн бүсгүй дээд кастын залууд уралчиж. Тэгэхээр хөршгүй хатагтай гэдэг нь хурж болохгүй гэдэг төрөний байхгүй тий. Тийм биш үү. Дот кастын нэг бүсгүй дээд кастын залуудад уралж. Тэгсэн чинь нийгэм тэдний хайр дурлалыг сүрүүлж. Өөр бас нь Сужата гэдэг кинонд Бирман буюу одоо хамгийн дээд одоо зэнда гэж бодъё. Одоо манайхан чинь Жавхарлал Неру гэдэг мэдэн штэ. Тэ? Одоо энтгийн одоо охин чинь Индира Ганди гэж ч юм уу. Тэр чинь болохоор Бирмангууд тахгүй. Хамгийн дээд каст юм байна тий. Дээд каст тий. Баян, тансаг, босролтой яг тийм нэг боломжтой. Одоо ямар ч тэнэг хүн төрсөн ч тэр кастын л хүн юм байна тий. Тий. Тэгэхээр Сужата гэдэг кинонд Бирман буюу дээд кастын гэр бүл нэгэн ядуу охиныг өргөж авч явуулна. За. Доод кастын охиныг өргөж авч явахгүй. Гэвч түүнийг төрсөн охиноосоо яг ялгавчтай бас үзнэ л дээ. Тэд уул нь өргөмөл охинтой маш хайртай. Гэхдээ л энэ гүн бат суусан энэ нөгөө кастын сэтгүүгээ өөртөө зөрч зүрхэхгүй. Тэгс мөртлөө хайртай боддог. Тэгээ ялгууртай хандаад байдаг.
өргөж авсан мөртөл. Тэр охин өрөвдөлтөй охин. Тэр өргөгдөж очисон охин бол гэхдээ энд бас нэг өрөвдөлтөй зүйл нь нөгөө дээд кастинг гэр бүл нь өөртөө өрөвдөлтөй байхгүй. Тэ? Тэр нөгөө гүн бат шингэсэн тэр уламжлаа эвдэж чадахгүй. Охиноо яг өргөж авсан охиноо өөрийн төрсөн охин шигээ бас хайрлах гэвч энд нэг тий болж өгөхгүй байхгүй. Тэгэхээр амар зөвүүн бас шийдсэн байхгүй. Юмыг заавал хар цагаан гэхгүй те. Тийм байна. Гоё шүүмжлэлтэй хандсан байна те. Айлайлт нь. За ингээд явж исэн бүр 1970-80-аад онд ирж байгаа. Тэгсэн Болливуудд нэг параллел урсгал гэж юм бий болж байгаа байхгүй. Ихэнх одоо энэ одоо хинди хэл дээрх кинонд ямар нэгэн баатарлаг үйл явдал, үлгэрийн мэд хайр дурлалыг харуулдаг шүү дээ. Гэтэл параллел урсгалын тэр кинонд яадаг гэхээр энэтхэгийн нийгмийн тэр харж твчшгүй аимштай дүр зургууд бодит үннийг шүл төргөөр харуулж эхэлдэг. 70-80 онд ийм урсгал гараад ирсэн. Жишээ нь Анкор буюу үүр гэдэг кинонд нэг дээд кастинг эрэхтэй, доод кастинг эмэгтэйг бүр бэлгийн мөжлөгт оруулж байгааг харуулж. Акрош буюу шовдрын хашгираан гэж орчуулж болох нь тий. Шовдрын хашгираан гэдэг кинонд болохоор одоо хуулийн завхарлыг одоо харуулж байгаа, энтгийг дээр болж байгаа. Мөн Арцатия буюу хугас үнэн гэдэг кинонд болохоор цагдаагийн тэр авилга, ёс суртахууны ялзарлыг харуулсан байх чий. Тэгээд ийм кинод маш их гарч эхэлсэн. Үдсэн хүмүүс нь болохоор одоо өөлж нулимс болохоос илүүтэйгээр зүгээр цочролд орж гөлөрсөн байдалтай хоцордог. Энэ кинод үзэхээр. Тэгэхээр зарим хүмүүс нь болохоор бүр бодит үннийг хүлээн зөвшөөрч чадахгүй бүр дотор нь муухаараад бөөлцсөн тохиолдлууд их гардаг болсон. Бүр тийм амир кинод хийдэг болсон. Гэхдээ тэр нь нийгмээ шөмжилж байгаа шүү дээ. Бид болохгүй юм шүү дээ гэж зүгээр. Үний юм байдаг гарч байгаа тийм. За чинь арай өөр төрлийн параллел кино гэвэл 1976 оны Мантан гэдэг нэг кино байдаг юм байна. Нэр нь болохоор цөцгийг гаргаж авах гэсэн утгатай байна. Мантан гэдэг нь. Манайхан цөцгийг зөхөх гэж хэлдэг шүү дээ. Аа тийм. За 1970-аад онд энтхэгт нэг юу яасан байна л да. Цагаан хувьсгал гэж юм өрнсөн юм байна. Цагаан хувьсгал 70-аад онд. Энэ энтхэг улсыг цагаан эдэний дутагдлаас гаргах хаяа. За аюу өөрөөр бодсон саж. Би ч анх цагаан хувьсгал гэж уурч байхдаа тэгжсэн. Цагаан эдэний дутагдлаас гарах хаяа. Тэгээд тэрийг цагаан хувьсгал гэд нэрлэсэн 1970-аад онд. Ард иргэдийг болохоор энэ аянд нийтээр нь дайчилсан ба. Хүн болгонд одоо сүйд харгийг уулгах гэдэг шүү дээ. Гэтэл яг үүний эрэхтэй яасан гэхээр малчтын тэр цагаан эдэг хитрхи хямдаар аваад хамаг ашиг орлогын дундах чэнжүүд хүүдэлж байсан тухай энэ кинонд өгүүлчихэж байгаа. Мантан дээр. Энэ киног яагаад дурдаад гэхээр энэ киноны маш сонирхолтой нэг зүйл байна. Ямар нэг продюсер эсвэл засгийн газар ч юм уу энэ киног санхүүжүүлэх. За 500 мянган малчин тус бүр хүн болгон 2 рупийн өгдөг байхгүй энэ кинонд. тэгэхээр ч бас тийм. Кино хийлээ гэсэн чинь 500 мянга буюу хагас сая малчин 2 рупи өгөөд. Ингээд сая рупитэй болчихдог байхгүй. Тэгэхээр энэ бол Масын санхүүжил дээр бүтсэн анхны Болливуудын кино гэсэн үг юм. Ямар гоё юм бэ тий. Тэгээ кино гарч ирсэн чинь нөгөө 2 рупиг өгсөн үгээс 500 мянган үзэгч бэлэн байгаа байхгүй. Нөгөө хөдөөс бүр ачааны машин дээр дүүрэн нөгөө халтар царайд бид нар нөгөө гарч чагаад тэгдэг байсан шүү дээ. Телевизэртэй айлны ганц байгаа шүү дээ. Пир гэж байхгүй бол тэндээ шавдаг. Тий, ачааны машин яг халтар царайд орой гарах юм чинь ингээд айлаар хэсэд ингээд нөгөө ачаан дээр суулгаад явдаг гэсэн юм Монгол. Ингээд ачааны машин дүүрэн хүнтэй болоод тэнгүүтээ тэр телевизэртэй айлхан гэрт нь ороод бөөнөр үздэг. Нэг тэрэн шиг юм болсон гэж байна. 500 мянга ч бас нэг хүн дагуулад очино да. Тий. Яа. Би хамтран ажиллаж хэлчихв. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялын платформ Join Me цэгийн маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Join Me хүмүүс мэдж байгаа хаа ер нь аялал зохион байгуулдаг. Дээрээс нь 5 төрлийн зээл олгодог. Орон нутгийн болон олон улсын янз бүрийн гой аяллууд хамгийн гол нь хамгийн тав тухтай буудал аяллаа нөхцөл байдлуудаар Join Me бол бүр сэтгэл зориулан анхаарч ажилладаг гэдгийг манайхаа аягүй сайн мэднэ. За тэгээд аялалтаа одоо зээлээр 5 төрлийн зээлээс нь сонгоод та аялах боломж бүрэн байна шүү. Ста сансан дээр хэлж. Join Me-гийн нөгөө цомрлог бит хоёр нэг юм ярьсан ба. Тэгэхээр маахан яг анхааралтай сонсчоорой. Чингис хааны иш хөрөг Тайванд байгаа. За. Яг одоо бидний те одоо шүтэн мөрөгдөг Чингис хаан байна. Тэр бол Монгол зураачин бүтээл байх магадлал 90% ирнэ. Тэгээд
тэр иш хөргийг 50-ны музей олон нийтэд ил гаргадаг байсан байхгүй юу? За. Гэхдээ энэ 6 сард анх удаага ил гаргах яг Тайбэй хотод музейд нь. Тэгэхээр тэнд очиж яг Чингис хааны яг иш хөргийн анхны тэр ихийг нь бид нэр очиод мөрөх боломж байгаа. Энийг Join Me дээр хий гэж боддог. Ямар гоё. Тэгэхээр maaхан Join Me-гээс ахаад байж байгаа тий. Ер нь Join Me цэгийн мэн гэдээ ороод янз бүрийн аялал байгаа. Тэр тунд тун удахгүй. Би өөрөө явах юм шүү. Яг үл Тайванд тэр нөгөө манай нэг том Монгол улсаас сууж байгаа ямарсан том дарнаадтай саяхан хуцаар ирсэн. Дөнгөж ашгүй яг саналаа бүр. Ямар гоё. Хараа Join Me-гийн яг энэ сэтгэл нь айгуу гой санагдаж байгаа. Энийг одоо нөгөө юу гэж хэлэх юм те зорилттой нэг юм хүмүүст зориулсан тусгай сонирхлын аялал байхгүй. Гэсэн чинь одоо бас яг нэг тийм аялал зохион байгуулсан байгаа юм. Спортын те спортлог хүмүүс маань тамирчид маань анхаарлаа хандуулж байгаараа энэ Skyrunning Mongolia гэдэг холбоотой хамтраад Join Me 6 сарын 14-нд Монголоос энэ аялал гарна. За тэгээд та Хятадын Яден гэх хотод очин. За энэ хот юугаар алдартай бэхээр энийг одоо сүүлийн Шангрила гэж нэрлэгдээд байгаа газрын далайн түвшнээс 3000-аас 4500 метрийн өндөрт. За тэгээд бүр үнэхээр байгалийн төгс тийм зохицол тэгээд үнэхээр ирч хүч самбаа, төвчээр, хатуужил шаардсан та сонгож болно. Тамирчид маань 10 км 30 км 50 км-т ингээд тэмцээнд орох бүрэн боломж байгаа. Тэгээд тэр тамирчдын нөхцөл байдал бэлтгэл бүх юмыг Join Me-гийн зүгээс маш сайн хангаж байгаа. За энэ олон улсын тамирчидтай өрсөлдөх, дээрээс нь аялангаа өрсөлдөх энэ боломж анх удаа Монголын аяллаа компаниас гарч байгаа юм билээ шүү. Тэгээд ийм аяар зантай те аялал зохион байгуулдаг. За хөл бөмбөгийн аялал гэдэг өмнө зохион байгуулж гисэн. Одоо нэг дарстай аялал зохион байгуулахаар Join Me бас ажиллаж байна. Тэгээд Чингис хааныхаа бас иш хөргийг үзэх боломж гэх мэтчлэн Join Me-гийн аяллууд зүгээр аялал байгаа зохисдгүй дандаа нэг юм гоё аяллыг тэр чигээр нь үн цэнтэй болгосон юм шийдлүүд нь таалагдаад байдаг. Тэгэхээр Join Me цагийн мэн болон за 85 89 77 55 77 44 39 39 утасны дугаараас за эсвэл Facebook-ээр ч юм уу хаагуурч та мэдээлэл авах бүрэн боломжтой. Тэгээ тамирчид маань бас анхаарлаа хандуулад энэ гоё боломжийг битгий алдаарай. Join Me-д баярлалаа. За ингээд ямар ч тач босралтай нийгэм улс төрийн мэдрэмжтэй энэ зохиолч найруулагч доторх эмзэглээ инх ингээ харуулад эхэлж байна те. Битгий худал хуурмаг гялцэл зүйлэр кино урлагийг дүүргээчээ гэсэн тэмцэл нь одоо энэ байсан л хэвгүй. Энтгэг хэдийгээр тийм бурангүй кастинг системтэй боловч бас гэхдээ арайч бас нөгөө социалист коммунист улс биш учраас зохиолч найруулагчдыг иймэрхүү киносын зохиолч найруулагчдыг шоронд хийчихгүй. Харин тэдний хамгийн том бэрхшээл нь юу гэхээр ингээд нийгмээ шүүмжилсэн ч юм уу болж бүтэхгүй байгаа зүйлийг ингээд яг те харуулсан кино хийчихээр энэ бөөм мөнгө гаргаад хийчихэж байгаа. Харин театрын зүгээс хоригдчихдаг байхгүй. Бас нэг хориг байлгүй дээ гэдэг шиг. Тэр нь хамгийн том бэрхшээл нь. Яг өөрийн хүсснээр киногоо бүтээчгээд яг театраар гаргая гэхээр театрын захиргаан ч юм уу эсвэл ямар нэгэн бас эрх бүхий этгээдүүд байж л байгаа шүү дээ. Тэрэнд таалагдаа өгсгийг хасах ч юм уу. Улс төрийн агуулгын үйл тэрийг нь өөрчлөх, зөөлрүүлэх шаардлага байнга тавьж ирсэн байна. Одоо ч тэгж байгаа шин. За ингээ Болливуудын хамгийн их орлоготой кинон талаар ярив. Энэ бол Хум Апгэ Канкон би одоо Хайнкон ч юм. Би чиний хувьд хин юм бэ гэдэг кино. 1994 онд гарсан энэ кино одоо зөвхөн инфляцийг тооцож үзэх юм бол Болливуудын хамгийн өндөр орлоготой буюу 216 сая Америк доллар болсон тийм кино. За. Орчин үед нэг кино театрт 3 сар орчим гараад буудаг. Энд тэгж тэр монголч тэр дэлхийч тэр юм те. Харин энэ кино бүр зарим газар 2 жилийн турш өдөр болгон гарсан гэж байна шүү дээ. Өдөр болгон гараад байгаа мөртлөө 2 тэгсэн мөртлөө үзэгчтэй байгаад байгаа байхгүй. Тий. Тэгэхээр яагаад гэдэг асуулт байна. Энэ кино болохоор энтхийн хурмын соёл, хөгжим, урлагийн чиг хандлага төрөл маш их нөлөөлсөн гэж. Энэ кино гарах хүртэл 94 оных шүү дээ. Гарах хүртэл Болливуудын кинонууд ер нь ойлгоход маш хялбар сэтгэвтэй байсан. Адал явдал, бурхтын домог, өшөө авалт гэмт хэрэг ч юм уу. Гэтэл энэ киноноос хойш тэр нэг гэр бүлийн доторх нарийн нандин мэдрэмж, зөрчил, орчин цагийн хайр болон уламжлал сэтгүү хоёрын хоорондын зөрчил гэх мэт ийм адармаатай сэдвийг хүндсэн үзэгчдэд маш их таалагдсан. Гинэл нүг тэсэр тулаа гард ирч. Бүр залуу үзэгчд бүр дахин үздэг кинон болж хөрсөн. Ингээд өнөөдөр үзсэн бол ахаад үзмэр санагдаад нөгөө кинонд гарч ил театрт. Тэгэл 7 хоног дахиж үзэл хоорондоо ярилцаал те. Ямар гоё бүр бүтээл юм биш үү? Тий. Өмнөх кинонууд нь болохоор ер нь Болливуд чинь сайн эсвэл муу, хар эсвэл цагаан. Тэгэхэд энэ кинонд болохоор 100% сайн, 100% муу гэж байхгүй.
дүр болгон өөр ингэсэн л амьдралтай. Туулал туршлагатай, ямар ч үйлдэлд цаад шалтгаан байдаг гэдгийг харуулсан тийм кино байна. Тэр утгаараа л үзэгчдийг маш ихээр татж байсан бололтой. Харин инфляцийг тооцохгүйгээр хамгийн их ашиг олсон кино бол нөгөө алдарт Амир хааны одоо Дангал гэдэг кино. 210 сая Америк доллар болсон гэж. Энэ бол үнэхээр өндөр. Нэр нь болохоор Дангал яаж унш тийм үү? Энийг орчуулбал барилдаан эсвэл дивжээ гэж орчуулж болно. Тиймэрхүү утгатай. Их өөр нэр орж ирлээ шүү бас. Тэ. Тэгснэ зүгээр ингээд ягаад зүгээр ингээд бүхийн шууд тэ барилдаан ч юм уу дивжээ гэдэг кино хамгийн их орлого олж ба гэдэг асуудал. Тэгэхээр энэ кинонд Махавир Синх Фогат гэдэг бүхийн дасгалжуулагчийн яг бодит намтрыг үгүүлсэн юм байна л да. Махавир болохоор бүхэд хайртай боловч төлөвлөлийн өндөр амжилт гаргаж чадаагүй нэг тамирчин юм байна. Гэтэл түүний охид нь аавгаа дүрэж бүх болохыг хүсэж тийм байна. Охид. Тий. Бүхийн замлал нь болохоор маш хэцүү. Элбэг хангалуунч амьдрах боломжгүй учраас аав нь охидоо бүх болохыг эсрүүцдэг. Энэ маягаар тамирчны нөгөө гэр бүлийн дотоодын зөрчил ойлголцлыг энэ кинонд гайхалтай сайхнаар өгүүлдэв. Тэгэхээр эцэг нь бүх охин бүх гэр манай нөгөө Монголын хилтгий заяа кино ч юм уу санаанд орж ирэл тий. Шууд тий. Кино гоё кино гэдэг тий. Энтгүүд тэгэхээр бас бидэнтэй адил тийм бүхтэй хайр таардаг юм байна. Ер нь. Одоо манай дэлхийн хамгийн анхны медалийг чинь мөнхөд авраггүй энтгэлт болсон чөлөөт бүхийн юугаар тэмцээнээр дэлхийн аваргын хүрэл авдаг үлүүд. Азийн чөлөө би зүгээр хольж утгаад ич магадгүй. Ази ах. Тэр энтх ер нь их бүхтэй сайн штэ. Хамгийн гол нь энэ нөгөө Дангал гэдэг кино хятад гарч маш их орлого олсон баг. Хятадын нөгөө кино театруудаар. За тэгээ бодлоо. Хамгийн хүн амтай хоёр улсын кино театруудаар ингээ гарч чинь хамгийн их орлоготой байхаас ч яах вэ? Энэ их гоё юм аа. Энд бас нэг гендерийн асуудал яригдах гадгаа юм шиг тий. За одоо энэ кино ярьсных дууны тухай ярина. Хамгийн олон дуутай кино гэж байд юм байна. Тэр нь 1932 оны Индра Сабха буюу Индрагийн зөвлөл гэдэг кино. Энэ чинь 31 онд ч анхны дуутай кинонд гарсан шүү дээ. Тэнгүүд зөвхөн нэг жилийн дараа 32 онд энэ бүх цаг үе хамгийн олон дуутай кино хийсэн байгаа байхгүй. 72 дуу явдаг. Энийг одоо би үзсэн юм бах та надад битүүл дуу санагдаад байна. 100 жилийн өмнөх кино яа. Нэр үнэхээр дуулаг тий. Кино ч бүр дуу чимээтэйч болдгийм байх гэж мэдэнгүүтээ мэдсэн даруйда битүү дуу оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр кинон дундуур дуу явах ш. Дуун дундуур кино гараад байгаа юм чинь. За эндээс л ер нь Болливуудын кино яагаад ийм их дуу бүжигтэй байдаг юм бэ гэдэг асуулт байн гарч ирдэг тийм үү. За үүнд хариулах гэж оролдъё зүгээр. Дуу аялгау гэдэг бол өөрөө энтхийн өгүүлхэн арга барил. Альва үйл явдал, сургамж, үг түүхийг нийтэд түгээх, хойж үдэд амжуулахдаа дуу хуураар аялгуулан хүргэх юм бол тэр нь хүний сэтгэлд хүрдэг, бас амархан цээжлэгддэг. Үүгээрээ Монголын туйл хайлахтай их адилхан юм. Хэд хоног дараалан хуур татаж туйл хайлдаг уламжлал манад байлаа шүү дээ. Туйлчгээ тусдаа хүмүүс ч байсан. Тэд чинь асар урт өгүүлэмжийг зүгээр үргэлжлсэн үгээр цээжлэх ямарч боломжгүй. Ер нь эртний туйлсын хөг аялгау өөрөө өдөр хүний зүрхний хэмнэлтэйг ойролцоо байсан ч гэж хэлдэг. Тийм байснаар нөгөө хүний сэтгэлд их хүрнэ, бас амархан цээжлэгдэнэ. Одоогийн шиг нөгөө илбэг цаас байхгүй учраас ямар нэгэн юмыг заавал цээжлэхээс өөр аргагүй ч тэр их мэдлэгийг бусдад түгээхтэй те. Тэгэхээр эртний Грекийн Одиссей гэдэг туйлч гэсэн 12 мянган мөрнөөс бүтсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энтхийн энэ уламжлал кино урлагт нь шингэчихгүй. Тэгэд улмаар жишг болсон гэсэн үг. Алдарт нөгөө Рамаяна, Махабарат гэдэг бүтээлүүд бүгд л шүлгэн хэлбэрээр бичигдсэн. Хос хоёрын хайр урган төлжж байгаа. Мөн хагцсан салж шаналж байгааг ямагт нөгөө дуугаар л илэрхийлсээр ирсэн. Тэгэхээр ихэнх үеийн Болливуудын кинонууд нөгөө үнсэлцэх, тэрвэрлдэх, амраглах зэрэг зүйлийг том дэлгэцээр харуулж
нөө чадахгүй байсан. Зүрхэлдэггүй байсан гэсэн үг. Үнсэлцэх те. Тэгэхээр заавал яаж уул нь үнсэлцэх хэрэгтэй байдаг. Дуугараа гэдэг. Тий. Тэгэхээр ер нь бол хос хоёр дуулж байвал тэр хоёр үнсэлж байна л гэж ойлгож байна. Ингээд уламжлал маягаар бүр шингэчихгүй. Гоё юм бэ. Харин тий. Хос хоёр ингээд те бүр амраглаж ийн гэж бод бүр дотнолоо. Тэгэх юм бол бүр хүчтэй бүжгэлдэг ч юм уу. Ингээд л ойлголчихно. Энэ нь уламжлал болсон тий. Бас Болливуудын киног дэлгэцэнд гарахаас өмнө мэдээж хэрэг дуунуудаа нөгөө цацаж нийтийн хүртэл болгож байгаа. Энд хүлээлт үүсгээд шүү дээ. Хөөх ямар гоё дуу байдаг. Тэгвэл кино нь ямар байдаг болоо гэдэг ч юм уу тий. 72 дуу яваа. Нэр ямар гоё юм бэ. За энэ тхийн хамгийн марзан киног ярих. За. Тэр чигээр марзан шүү дээ. Тухайлд нэг киног хэл явж боломжгүй. Ер нь энэ тхийн инедмийн кинонд бол физикийн хуулийг бол хэвээр дураар зорж штэ. Орчлын ертөнцийн хуулийг бол. Гэхдээ энэ найруулагч болохоор за хэвээр утгагүй балаа кино хийцгээе гэж бодсон хэрэг биш. Угаасаа л эртний энэ тхийн туйлс нь өөрөө уулыг өргөх хүчтэй бүтэн армисэр ганцаараа үзэлцдэг. Нэг сумаар түмэн дайсныг дарах гэмт угаас тийм өгүүлэмжтэй л байдаг. Тэрийг л кино урдагтаа шингээгээд байхгүй. Ер нь дорн дахны туйлс чинь өөрөө тийм монголч гэсэн тийм. Тэ? Морь зороо нисгээд л их юм болдог шүү дээ. Тийм юм байна. Тий. Одоо чинь баруунш зорцсон тэмдэглэл байна. Уукун. Хомшин бодис болохоор тий суукуныг уулаар даруулаад орхичдаг гэсэн тий. Тэгэхээр ийм онцлог нь орчин үеийн хэлбэрч хэлчихээрээ л нөгөө машинтайгаа нисэх, бууны сумыг хутгаар хуваах ч юм уу тий үзэгдэл болоод байгаа. Тэгэхээр энэ чинь эртний уламжлал одоо зүгээр л орчин үетэй л орчин үеижэл явж байгаа гэсэн үг шүү дээ. За дуу хуургүйгээр үнэхээр тэр энтхийг киног төсөөлөх аргагүй Болливуудыг. Тэгвэл нэг эмэгтэй хамгийн олон киноны дуу дуулсан гэдгээр бүр Гиннесийн номд орсон байна. Аша Босле гэдэг 10 наснаасаа киноны дуу дуулж эхэлсэн байна л да. Тэгэд 70 гаруй жилийн хугацаанд 14 өөр хэлээр хэдэн дуу дуулсан гэж. За. 12,000 12,000 дуу дуулсан. Ер нь Монголд нийт дуу 12,000 хүрхүү. За үргэлж байгаа л зүгээр тэрээр. Гэтэ тэр болгонд нөө киноны гоё өгүүлэмжүүд гарч байгаа тий. Тий. 12,000 дуу дуулсан гэж үстэй. Үүгээрээ Гиннесийн номд орсон. Гайхалтай. Аша Босле яг одоо цэнгэл бит хоёр яг энэ бичлэгийг хийж хахад өнөөдөр 2026 оны 4 сарын 15 болж байна. Аша Босле 2026 оны 4 сарын 12-нд 92 наснд өгдөгсөн. Энэ зохиол яг энэ нэвтрүүлэг амар сайн давхцчихлаа. Тэгэхээр энэ агуу бүсгүй 92 наслсан. Тэгтээ 12,000 дуу болсон. Гайхалтай бац. Энэ тхийн тий энэ Болливуудыг нуруунд дээрээ авч явжээ ямар мундаг юм. За кинон дундуур ингээд дуу явахаар бүтнээр явж болно, 1 минут явж болно, 5 минут явж болно шүү дээ. Тэгсэн чинь хамгийн урт явсан дуу байдаг гинэ. Тэр нь бүр 20 минут үргэлжилт юм байна. Кинон дундуур явж байгаа шүү дээ. Абтумаре хавали ватан сатья. Буюу эх орноо та бүхний гарт үлдээлээ нөхд минь гэдэг цэрэг эх орны сэдвтэй кинонд 20 минут үргэлжилдэг гэж. Кино 2 цаг байхаас ч яах вэ? Бас нэг төрлийн дүр гэж байж болно. Дандаа багшд тоглодог юм. Дандаа одоо юу чи улс төрч болдог юм эсвэл дандаа гэмт хэрэгтэн болдог. Гэдэг шиг нэг төрлийн дүрээ хамгийн олон удаа бүтээсэн хүн гэж бас байд юм байна. Жагдиш Раш гэж жүжигч. Энэ хүн болохоор 144 кинонд цагдаа болсон. Үгүй. 144 кино цагдаа болоод байгаа юм. Гоё юм шүү. Цагтаагаа яг л хийдэг хүн биш те. Гиннест бүртгүүлсэн ба. Өө. Тэгсэн мөртлөө энэ жүжигч Амир хаан, Шарух хаан шиг од болоогүй л дээ. Гэтэ мэдээж энтгэхтэй том од л та. Энэс өөр цагтаа бол байхгүй гэдэг. Дандаа туслах дүр тоглосон. Хамгийн гоё нь энэ нөгөө цагдаагийн дүрийн замнал нь яг бодит цагдаагтай адилхан. Эхлээд цагдаагийн дүрд анх тоглохдоо зүгээр нэг дээ одоо баг сонсогч маягийн цагдаагийн салбарт ажиллаж байгаа тий нэг төрүүч маягийн хэлж байгаа байхгүй. За. Тэгсээр гад ингээд цагдаа
тоглох болгонд ингээд цол нь нэмэгдээд тэгээ сүүлдээ бүр генерал болсон. Яг ингээл 140 кинонд дахиад яваад идэг. Энд ихтэй ямар хөөрхөн юм бэ бүр. Эхлээ байцаагчаас тэгээ комиссар дислэгж хурандаа гэж цааш явж гисэн. Угсаа зураг харагч дээ тий. Бүр үнэхээр бүр нэг тулхтай, тайван, итгэл даахууц нэг сайхан энтгэх хүн, нэг сайхан монгол хүн шиг байгаас тий. Нэг сайхан энтгэх хүн байгаас тий. Яг бүр нэг яг цаг нэг тулхтай хүн байгаас харахад. Тухтай хүн байна уу ингээ хараач юм. Би гэл хамтран ажиллаж хэлжээ. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар нэг айгүй гой фестивал болох гэж байгаа юм байна манайхаа. 5 сарын 16-ны өдөр гэсэн баха. Тийм 5 сарын 16-ны өдөр 19 цагаас хаана вэ гэвэл Казахстан улс Алматы хотод. За яг энэ цаг үедээ бол хамгийн гоё байгалийн цаг уурын уур амьсгалтай байдаг үедээ бид айгүй гоё дэлхийн одуудыг үзэх боломж байна. За энэ зун Казахстан улс дэлхийн хэмжээний хөгжмийн фестивалийн төв болоод олон улсын супер одуудыг нэг тайзан дээр цуглуулах гээд байна. Бид очих бүрэн боломжтой энд бас аялал зохион байгуулж байгаа. Хэдэн сарын? 5 сарын 16. За. Солоно фестивал гэж болох гэж байгаа юм байна. За энд ямар уран бүтээлчд орох юм бэ гэхээр Timbaland, Busta Rhymes, Pussycat Dolls хамтлагийн дуучин Nicole Scherzinger, за Carrie Hilson, Florida, Tiaga Nar гэд энэ хүмүүс оролцсон. За супер одод. Тэгтээ за бүр нууцлцсан байгаа. Нэг эрэгтэй. За мэдээж энэ зарлагдсан хүмүүсээс хамаагүй бүр илүү супер одыг нууцлцсан байгаа хүмүүс ингээл за тэр юм болов энэ юм болов гэдэг айгүй гой сюрприз байгаа. За ийм аялал зохион байгуулж байгаа. Энд ерөөсөө нислэгийн хоёр талын тээзтэй 5 тухтай өглөөний цайтай буудал тоглолтын одоо VIP байх юм уу одоо фан зон байх юм уу гэдэг 3 сонголттой тасалбар аяллаа даатгал багтсан автобус үйлчилгээ бүх юм багтсан юм зохион байгуулагчдын зүгээс та нартай санал болгож байгаа. Тэгээ энийг одоо хамгийн тэр гоё уур амьсгалын таатай үед нь очиод үзье гэвэл бүрэн боломжтой байгаа шүү. Лавлах утасны дугаар 7212 4422 7212 9922 88 тэгтэг 8666 гэсэн утасны дугаараар лавлаарай. Тэгээд ер нь 2026 оны 5 сарын 16-нд 19 цагаас энэ ч одоо ерөөс ийм байна. 8 жилийн туршлагатай энэ Казахстан, Ташкент, Бишкек, Дубай гэсэн улс хотуудад одоо 14 том фестивалыг зохион байгуулж исэн. Дэлхийн хэмжээний 100 артисттай гэрээлэн ажилласан туршлагатай олон улсын одыг нэг тайзан дээр цуглуулдгаар онцлог энэ Солоно фестивалыг бид үзэх боломжтой байгаа шүү. Ямар гоё. Маш гоё. Хэдүүлээ шинэ жилийн Алматыг тэгин те. Яшиг зүгээр 5 сард хийж хөө. Нэр. За баярлалаа. За Болливуудын ноёрхогч гэр бүлүүдийн талаар ярив. Энтхийн кино салбарт ер нь бол найруулагчийн хүүхдүүд нь жүжигчин болох, эсвэл продюсер болох, мөн том одууд нь хоорондоо гэрлэх нь үнэхээр түгээмэл. Тийм учраас нөгөө салбарыг энэ нөгөө кино урлагийн салбараа базчихсан томоохон гэр бүлийн ноёрхол ямагт байсаар ирсэн. Эдгээрээс одоо хамгийн анхдагч хамгийн том нь болохоор Капурын удмынхан гэдэг юм байна л да. Тэртээ 1930-аад онд Притвиряж Капур гэдэг жүжигчнээс ихсэн тэдний удмынхан одоо 4 үеэрээ Болливуудын кино салбарт ноёрхож байгаа юм. 100 шахам жил үргэлжилсэн энэ кино урлагийн замналда тэдний гэр бүл 500 гаруй кино хийсэн. Притвиряж Капур өөрөө энтхийн анхны дуутай кинонд нь бас тоглож исэн байна. Анхны дуутай кинонд нь. Тэгэхээр Болливуудыг өлгийдэн авсан хүн болохоор нөгөө Фалке бол өсгөн бойжуулсан хүн энэ Капурын гэр бүл юм байна. Болливуд дэлхийд танигдахаас ч өмнө тэд дэлхийн од болж байсан гин. Зөвхөн зөвлөлт холбоод усад гэхэд л энэ Капурын нэг киноны бүр 100 сая гаруй тасалбар зарагдчихсан гэж байна. Зөвхөн зөвлөлт холбоод усад тэгтэл яа юу вэ? Тоон юу байсан бэ сая? Тийм 100 сая гаруй тасалбар зарагдчихсан гэр. Хоёр хүн тутам нэгэн заавал үзсэн байж. За энтгэхт Yashraj Films мөн Dharma Productions гэд хоёр компаниг энэ салбарын яг титанууд нь гэдэг юм байна. Гэвч энэ хоёр нь үнэндээ Чопра болон Жохор гэсэн худ ургийн холбоотой гэр бүлийн эзэмшил юм байна. Тий. Чопрагийн гэр бүлийн төлөөлөгч Aditya Chopra нь болохоор одоо Болливуудын хамгийн их орлоготой продюсер. Тэгсэн мөртлөө өөрөө аюул бүрг сүүлийн 20 жилийн хугацаанд бүр зураг авахулаагүй. Зүс санаандгүй энэ тэнд нэг хайлт ганц хоёр зураг төрснийг тооцвол бүр огт зураг авахулаагүй. Кино наадамд хизээж оролцдоггүй. Хамгийн том нь мөртлөө хамгийн орлоготой продюсер мөртлөө кино наадамд өөрөө оролцдоггүй. Тэгэхээр Чопра Жохор хоёр гэр бүл худуургийн холбоот гэсэн шүү дээ. Жохорын гэр бүлийн төлөөлөгч нь болохоор Каран Жохор гэдэг байна. Энэ болохоор яг эсрэг хүн нөгөө Чопрагийн.
Бүх газар зураг авах гэж байна. Маш нийтж бүр өөр ингэсэн ток шоутай. Реалити шоунд өөрөө шүүгчээр суудаг. Энтгэгт бол түүнийг танихгүй нэг ч байхгүй. Одоо бидний сайн мэдэх нөгөө Шарух хаан гэдэг жүжигчний чинь гаргаж ирсэн гол продюсер болохоор энэ Чопра Жохарын гэр бүл байхгүй. За тэднээс гадна бас Патауди болон Таагүрийн гэр бүл гэж бай. Патауди гэдэг нь болохоор бүр их Монголын эзэнт гүрнээс хойш тэр үед байсан одоо Патауди гэдэг нутагт захирагчаар сууж байсан язгууртнууд юм. Патаудигийн удмын 9-р амбан захирагч Мансуур Али хаан Патауди 1968 онд Шармила Таагүр гэдэг тухайн үед супер од жүжигчтэй гэрэлжгүй юм. Гээл киноор орцсон уу? Тий. Таагүр гэдэг нэрийг манайхан тань сонсогч байгаа тий. Шармила Таагүр гэдэг нь болохоор одоо нөгөө Арбиндранат Таагүрийн удмын хүн баггүй. Арбиндранат Таагүр гэдэг хүн чинь одоо бүр хит гайхалтай үе. Энтгийн домог зохиолч, яруу найрагч, жүжигийн зохиолч, хөгжмийн зохиолч, философч, уран зураач, Аз твээс анх удаа Нобелийн шагнал авсан хүн шүү дээ. Энтгийн төрийн дуулын үгийг нь ч бичсэн, аяыг нь ч бичсэн. Түүнээс гадна Бангладеш гэх тусдаа улсын төрийн дуулын үгийг нь бичсэн, аяыг нь ч бичсэн юм шүү дээ. Эн чинь бүр сууд хүн баг. Тэгэхээр энэ нөгөө Шармила Таагүр гэдэг энэ бүсгүй болохоор Арбиндранат Таагүрийн одоо удмын хүн. За Болливуудын одоо агуу 3 хааныг ярэ. За. Энэ ямар нэгэн хаан ноён биш шүү. За. Яг тэгэхээр орчин цагийн Болливуудын яг ихэр 3 оргил гэж нэрлэгддэг. Шарух хаан, Салман хаан, Амир хаан гурыг хэлж байна. За. Тэд гурвлаа 1965 онд төрсөн. Тийм үү? Тэгэхээр 90-ад оноос хойш одоо хүртэл Болливуудыг эзэмж байгаа. За Шарух хаанаас эхэлнэ. Шарух хааныг манайх айгүй сайн мэднэ тий. Тий, кино салбарт ноёрхогч гэр бүлээс гаралтай биш гэдгээр их онцлог юм. Нөгөөдүүлээс өөр. Ер нь ягаад энийг дурдаад байна гэхээр энтгийн кино салбарч ингээд яг гэр бүл ингээд чигчтэй. Одоо зүр төсөөлөл ийм учраас. Зодмөндөр гэдэг одоо маах 30 хүнтэй гэж бодъё л да. Тэнгүүд бид ингээд хүүхдүүдээ дараа нь яг Одмөндөр рүү бүгд ингээд чихээлнэ гэсэн. Одмөндрийн удмынхан болоо л гэсэн. Одмөндөр удмынхан гээл хөтлөгч, зохиолч, эвлүүлэгч, найруулагч те захирал хийгээ явцдаг. Гаднаас хүн оруулдаг. Тэгээ нэг хүн ороод ирвэл энэ Одмөндрийнх биш гэдгээр одоо онцлогтой ингээд хэлнэ шүү дээ тий. Яг тэрэн шиг шүү. Тэгээ энтгийн кино урлаг ирнэ. За мөнчгөрөөр юм байна. Тий, удам дамжсан ур бүтээлчд бүр зай завсаргүй чигдсэн энэ урлагийн ертөнд Шарух хаан одоо нэвтрээд ороод ирсэн. За бид түүнийг болохоор романтик киноны ноён урлаг гэдгээр нь ч мэднэ. Гэхдээ тэр анх сөрөг дөрүүдээр анх алдарч эхэлсэн. Энтгэхээс ер нь дэлхийд алдартай болсон анхны жүжигчдийн нэг. Аз, ойрхон дорнд Европын зарим улс тэр бол бүр Холливуудын одуудаас ч илүү алдартай. Даанч нэг алдартай болохоос өмнө эцэг хоёр нь хоёулаа нас орчихсан юм нэг харамсалтай. Нүг хүүгээ ийм сайхан тий алдарч цуутай явж байгааг харж чадаагүй. За энэ ч бүр Франц улс хүртэл түүнийг дэлхийн кино урлагт орж байгаа хувь нэмрийн үнэлээд тэргүүн дээд шагналуулах нэр төрийн легион гэдэг одоо одонгоо хүртэл шагнаж исэн. Ер нь бол Францын төрийн шагнал гэсэн үг шүү дээ. Тэгээ мэдээж энтгэхээс бол том шагнал авч байгаа тий. За 2000 тэгсэн чи 10-аад оны дундаас буюу за 2015 хавцаа гэдэг ч юм уу түүний замнал нь уналтанд ороод эхэлчихгүй. Нөө кино урлагтах. Тоглосон кинодонд нь ашиг бага. Тэгэхээр Шарух хаан яасан гэхээр 4 жилийн завсрал авсан ба өөртөө. За ингээд 2023 онд буюу яг 3 жилийн өмнө 60 шахам наснда кино урлагтаа иргэн ирэхгүй. Тэгтээ нөгөө романтик тим кинонд биш. Адал явдал киноны замналаар шууд шинээр эхлүүлж өөрхөн кино урлагийн шинэ карьер. Чин 2023 онд Патан гэдэг кино гаргасан. Тэрний энтгэгт 5 тэрбум рупигийн орлого олсон анхны кино болж. Энэ одоо 60-70 сая Америк доллар гэсэн үг. Тэр жилээ бас нээлттэйсэн 23 ондоо бас нээлттэйсэн Жаван буюу цагдаа гэдэг кино нь дэлхийн хэмжээнд бүр 11 тэрбумын рупигийн орлого олж. Энэ чинь 100 гаруй сая доллар гэсэн үг. Тэр ягаад энийг хэлээд байна гэхээр энэ супер одууд чинь за нэг кинонд 15-аас 20 сая доллар Америк доллараар тоглоно. 15-аас 20 сая Америк доллараар.
Амар их биш үү? Тийм маш өндөр. Тэгтээ бас давхар гэрээдэг нь за энэ кино ашиг олох юм бол би бараг 50% авах шүү, 60% авах шүү гэдэг байхгүй ашиг. Гэрээ. Тэгэхээр эн чинь 5 тэрбум рупи, 10 тэрбум рупи буюу 100 сая Америк доллар оллоо гэдэг чинь нэг 15-аас 20 сая Америк доллар тоглож дахиад 50 сая Америк долларын ашиг олоод байгаа байхгүй. Бүр дэлхийн хамгийн баячууд шатаархаар тийм мөнгөний талаар ярьж байгаа гэсэн үг шүү. Шахруу хааныг хамгийн баян жижигчин гэдсэн юм очиртэй юм уу? Тий. Дүр төрх нь ямар гоё юм бэ? 60 наснд супер орж ирж Тий. Шаруух хааны хувьд болохоор шөнийн амьдралтай гэдгээр их алдартай байна. Шөнийн 2 цаг болж байхад зураг авалтын талбайд очиод орчин тойрны ажиглаад их бодолд авч сууд юм байл да. Өөр дүрээ дотор эргэцүүлээд. За ингэж жаад нэг 5 цагт унтаад тэг өглөө 10 цаг гэд сэрдэг иймэрхүү амьдрал юм л дээ юм. За 3 хааны 2 дахь нь 3 хаан Шараа голын 3 хаан гэдэг шиг. Ийд мөрний 3 хаан. Салман хаан. Задал явдал киноны ноён оргил Салман хаан. Домогт кино зохиолч Салим хааны хүү юм байна бас. Энэ ч нэг урлагийн гэр бүл. Тиймээс кино ертөнцид өөрөө өсөж торинсон гэж хэлж болно. Гэхдээ эцгийн нүүрээр алдрын оргилд дардан замар хүрсэн гэж хэлж болохгүй. Сургууль төгснөөс хойш 4-5 жил түүнд бүр олигтой киноны ажилч олдохгүй, олдсон туслах дөрүүдтэй бүр маш бага цалингаар ажиллаж исэн ба. Харин 1989 онд Маня Пяркеа буюу би дурлалч гэдэг кинон тоглоод ганцхан шөнийн дотор супер болцсон гэж. Нэг кинонд бүр бүүн болоод нэг маргааш өглөөс ирсэн чинь супер болцсон ирсэн. Чигтрээс өөр хүн болцсон сэрэг дөө. Гэхдээ ингээд супер болцсон чинь түүнд кино санал ирэхгүй хагасч л болсон. Кинонд өөр киноны санал ирэхгүй. Тэр дүрээс нь өөрөөр харж чадхаа болчихж байгаа юм уу? Яаж байгаа юм бол? Хагасч л тэгээд зүгээр нэг супер бодлоо явуулсан. За энэ ч нэг байн гадлын явдалд киноны гол дүр тоглодог учраас бие биелдэр бучин шүрмэс сайтай байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс усан цэлтэр байн хичээлдэг, уралдаан тэмцээнд жордог. Тэгэхээр магадгүй кино урлагт амжилт гараагүй байсан бол тамирчин болчих байсан нөхөр. Салман хаан бол Болливуудын хамгийн тийм нэг жигд амжилттай жүжигчин тооцогддог гинэ. Түүний бүр дараалсан яг 13 кино бүгдээр нийт орлогоороо 10 тэрбум рупиг давж исэн гэж байна. 13 кинон 100 саяас давсан, 100 сая Америк доллараас давсан гэсэн үг. Энэ яста гоё үзүүлэлттэй шүү дээ. Дэшээ доошоо гэхгүйгээр. Тэгсэн мөрт маш их мөнгө ярьж байна шүү дээ. Тэгээ Салман ч өөрөө жүжигснээс гадна их шаггүй зураач юм байна. Бүр зургийнхаа үзэсгэлэн гаргаж исэн, хүмүүс зургийг бүр асар өндөр үнээр авсан гэж байна шүү дээ. Энтгэгт юрнтэй юм хит ядуу хит үнтэйг нь туйлдаг. Харин тэрс бүрнгийн хоёр тийш. Мөнгөө тоолж чаддаг бол хамгийн баян хүн энтгэхэд л байгаа хта гэдэг шүү дээ. Мөнгөө тоол. Та бүртээ. Нэрээс та. За Салман хааны нарийн гэдэг нөгөө урлагийн мэдрэмжтэй талд кинон дэр бүтээдэг дүрээс нь болохоор тис хондоо. Тэр чинь нэг адал явдалтай юм яваад байдаг. Одоо ихэнх одууд чинь энтгийн ер нь од болно гэдэг чинь баян тансгийн туйлдал хүрнээл гэсэн үг шүү дээ. Тийм юм байна. Ихэнх одууд нэг чинь бүр хааны орчих хаш тийм хувийн суудсанд амьдардаг байхаар харин Салман болохоор зүгээр даруух орон суудсанд л амьдардаг. Их тийм даруух хүн юм шиг байна. За хамгийн Сүүлийн хаан. Энд мөрний 3 хааны хамгийн сүүлийн хаан Амир хаан мэдээж. Төгс төгөлдөр тэмүүлэгч Амир хаан бол хизээч нэгэн зэрэг олон кинонд ажиллаж одоо ирч хүчээд тарамддаггүй юм. Нэг удаад яг нэг л кинонд ажиллана. Тэрэндээ л яг цав ингэ дүрэ бүтээн. Гэхдээ бас киноны зохиолоос дөвүү төмөр ярьж байгаа шүү дээ. Гэхдээ яг эцсийн байдлаар бэлэн болсон зохиолыг заавал авч уншина. Тэгээд тэр кино тоглох хэсгээ шийддэг. Зүгээр нэг санаа манаа уншихыг хүсдэг. 8 наснаас эхэлж кино тоглосон гэж. Тэр нөгөө хоёр хааныг бодвол арай цөөн кинонд ажилласан. Кино хооронд нөгөө амрах, бодлоо зэгцлэх, дараагийн киноны бэлтгэл ажлыг хангах зэрэгт заримдаа бүр 3-4 жилиг зарцуулдаг гэж. Өөх, ямар сүрх юм. Тэ, нэг кино тоглож байгаа л за. Заримдаа л 3-4 жил болчиход тэгээд дараагийн кинонд ордог байна шүү дээ. Би махбодоо тэгсэн мөртлөө маш богино хугацаанд өөрчилж чаддаг. Яг л Кристен Бэйл шиг. Одоо чинь Дангал гэдэг кинонд тоглохын тулд 96 кг мөрт таргалж байгаа. Жин хэмжээ. Тэгснэ хэдхэн сарын дотор өөр кинонд тоглох гээд 68 болж.
Ингээ шууд 30 кг-ыг хэдхэн сарын дотор хайчдаг. Харин энэ зургнууд нь солигдохоор бүр өөр хүн шиг харагдчих Тийм. шүү дээ. Журийсэн зэвүүн царайтай залуу байснаа гинт бамбайгаа гараад ирлээ. Харин тийм. Ямар гоё өөртөө ажилдаг юм бэ? Тий. За Дангаал эсвэл 3 тэнэг гэдэг киногоор бол хятад хамгийн алдартай энтгэж хүччин болчихсон. Өөрөө зохиолч нь, өөрөө продюсер ажилласан кинонд харин нөгөө яриад байдаг нийгмийн асуудал их хүнддэв юм байна. 3 тэнэг кинонд болохоор энэ энтгийн босол гажуулд орцоо энэ дарамтчхалт ихтэй байна гэдгийг харуулж. Тар замын пар буюу газарт буусан одод шиг гэдэг кинонд болохоор дислексия гэдэг аимшигтай өвчний тухай гаргаж байгаа. Харин PK гэдэг кинонд болохоор нөгөө шашны хит тууширсан мухар сэсгийг хөндөж байгаа. Харин алдарт нөгөө Дангаал кинонд болохоор спорт дахь гендрийн асуудлыг бас хөндөсөн гэдэг ч юм уу тий. Ингээд нийгмийн асуудлыг хөндөд өгдөг. Энэ 2012-аас 14 оны хооронд болохоор нэг ток шоу хөтэлдэг гэсэн баг 3 жил. Тэр нь болохоор энтэгт байгаа авилга, кастинг систем, нийгмийн шудар бус байдал зэрэг энтгийн нийгмийн тулгымцсан асуудлыг хилцдэг тим ток шоуны хөтлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхээр манай одоо ч гэсэн анзаарч байгаа үстэй од байна гэдэг чинь үнийг хэлээд. Бас үүрэг вэ штэ энд тий. Инфлюенсер гэж энийг хэлдэг. Яг үнэ. Тий. Олонний танил инфлюенсер гэж тустай. Инфлюенсер бол нийгэмдээ сайн зүйлийг авчирдаг. Урайлан дууддаг. Биеэрээ үлгэрлдэг. Олонний танилах бол архичинж байж болно. Хөгийн новч байж болно. Гэтэл олонний танил байж болно. Мад та зөвхөн олонний танил ирэх хүмүүс сонсч ивэл та олонний танил нь инфлюенсер үү гэдгээ нэг те жилүүр дээр тавьд үзээрэй. Яг л гадаадын одоодыг ярихаар үнэхээр тэр инфлюенсер гэдэг нь мэддэгтэй. Яг үнэ. За ингээд Амир хаан болохоор кино наадам шагнал гардуулах ёслыг өөр их үзий яддаг. Өөрийг нь шалруулсан ч гэсэн очиж шагнал авдаггүй. Яагаад гэд асуулт асууж байгаа юм л тэгсэн. Киног хүн зөвхөн өөрийнхөө ойлгож дүгнэх ёстой шүү дээ уран зураг шиг. Нийтээр хилцээл энэ сайн, энэ муу кино боллоо гэд ингээд мууг нь гоочилдаг ч юм уу. Ийм байж болохгүй гэж өөрөө үзсэн. Энэ ч урлагийн бүтээл гэж. Яа гоё юм аа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн асуулт нь Холливуд, Болливуудын хин баян бэ гэж зүгээр одоо өрх тавьсан барьчиг байсан ч гэсэн. Гэтэ эндээ бас хариулъя те. Энэ бол тоо болон чанарын ялгааны хамгийн тод жишээ. Холливуд болохоор жилдээ 500 орчим кино гаргадаг. Харин Болливуудын жилд гаргадаг кинодоо 1000 ч давна. Тэ? Энтгийн бусад хил дээр гардаг киног нэг бол бүр 2000 хүрнэ. Гэтэл орлогоор нь харьцуулж үзэх юм бол Болливуудын бокс офисын жилийн орлого 2-3 тэрбум Америк доллар юм. Харин Холливуудынх болохоор 50 тэрбум Америк доллар юм. Мэдээж үүнд хоёр гол хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт мэдээжийн хэрэг Холливуудын кино дэлхийд дахинд орлого олж бол Болливуудын кино ихэнх орлогоо зөвхөн энтгэхээс л олж байгаа шүү дээ. Мэдээж хоёрдугаар хүчин зүйл нь тасалбарын үн. Холливуудын киноны тасалбарын үн болохоор Болливуудынхаас 3-5 дахин үнэтэй байгаа. Тэгэхээр Холливуд, Болливуудын хин баян бэ гэдэг ийм өрх тавьсан гарчгийн хариулт нь шүү. Надад их сонирхолтой санагдсан юм. Энэ хүмүүс ямар олон зэрэг олон чадваруудтай байгаад байна. Зурдаг, ай зохиодог, шүлэгчдэг, яруу найр гэсэн ингээд дурддагдсан хүмүүс бүгдээрээ нэг тим байгаад байгаа юм. Тэгэд эцсээ хүртэл түрүүний тэр туйл хайлна гэдэг тэр ингээс дотор ёг гэж явчлаа. Бид нар нөгөө энтгэг киног үзэхдээ жими хажаага шоолоод идэг. Энд чинь бас нэг юм хондоошлон яваад байгаа юм шиг. Тэрийг ингээл аваал яваад байгаа юм шиг. Тий. Одоо чинь солонгос кино шууд биднэрт ямар нэгэн солонгос кино болгон дээр солонгос хоол байддаг шүү дээ. Бид нэр тэгээ кимчи дэлгүүр болгонд байдаг одоо. Би байн гэдэж байгаа байхгүй. Яг үнэ. Ингээд бид нар солонгосын соёлд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэр соёлоор нь дамжуулаад. Тэгэхээр манайхан ямар нэг юм хийхдээ Монгол тэр юмаа бас нэг авч үлдэж байгаарэ тий. Манай одоо чинь од мөндөр 8 сарын 1-ээс бид нэг юм ботсон байгаа тэр хэрэгжих юм бол бид дараагийн апдейт төвшөнд хүрэхээ 8 сарын 1-ээс эхэлнэ. Дараагийн үйлрэл тий. Яг тэр зүгээр одоохондоо жоохон мөрөөдөл төдийл байна л да. Гэтэ санжибл бүтэн гэдэг шиг л болох байх. Тэг ингээд тий нэг гоё Монгол гэдгээ улам гоё илэрхийлмээр санагдаад. Тийм байна. Айгуу гоё би Болливуд сонсоод яг ийм сэтгэлдэлтэй үлдэн гэж бодож ирсэнгүй. Баярлалаа.
За шинжлэх ухааны танин мэдхүй од мөндөр сууг та бүхэндээ бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 хост телефоноор хүрдэг. За энэ дугаарын хамтран ажиллагчаар Join Me цэгийн мэн аялын платформ за мөн Казахстан улсад Алматы хотод удахгүй болох гэж байгаа Солоно фестивал дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг бэлтгэн өргөсөн Зантанхүү баярлалаа. За баярлалаа цэглээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.